Сайн байцгаана уу? Cosmic Child YouTube сүхтээ тавтай морил. За өнөөдөр quick tarot мэрэг хийх болно. За тэгээд синглчүүдтэй зориулсан уншлага байх болно. Синглчүүдэд маань хайр дурлалын ямар асуудал байна? Хайр дурлалд нь юу хийвэл ямар алхмыг авбал ямар тохиолдол орч гэдэг юм уу те? Ямар ч байсан сингл хүмүүстэй зориулсан хайр дурлалын уншлагыг эхлэхэд бэлэн боллоо. Урдын адил 3 группийн сонголттой. За эхний үзэр маань Опал хэмээх сахиусан тэнгэрийн үзэр байна. За хоёрдугаар сонголтын үзэр маань Архангел Үрэл сахиусан тэнгэрийн мессежтэй үзэр байна. За гуравдугаар үзэр маань Patience хэмээх сахиусан тэнгэрийн мессежтэй үзэр байгаа. За та бүхэн маань зогсоогоо тайлбарыг уншаад үзрээ сонгосон ч болно. Таалагдсан, татагдсан зургаа сонгоод үзсэн ч болно. За нэгдүгээр групп уншлагатай тавтай морил. За та бүхэн маань Опал үзрийг сонгосон байна. За Опал үзэр маань өөрөө хүүхдүүдэд маш хайртай. Хүүхдэд бол маш сайн. За тэгээ эсэргээрээ хүүхдүүд танд маш сайнаар ханддаг. Хүүхэд амьтантай хамгийн эерэг зөөлөн харьцдаг хүнийг бол Опал үзрээр илэрхийлж болно. Тэгэхээр та бүхэн маань нэгдүгээр группыг сонгосон энэ хүмүүс маань хүүхдүүдэд илүү сайн ханддаг. За тэгээд эсэргээрээ хүүхэд эрхлүүлэх дуртай. Хүүхдүүд бас танд илүү дуртай, хайртай байж магадгүй. Хэрвээ тийм бол үнэхээр зөв группыг сонгосон гэж үзнэ. За та бүхний хайр дурлал хэрхэн шинжилэлт ирэх вэ? Хэрхэн хостой болох вэ гэдэг талаар харж байгаа тийм үү? За эхнээс нь харуулъя. King of Swords, Ace of Swords. За та бүхэн маань бол маш ухаалаг хүмүүс байна. Үнэхээр ухаалаг хүмүүс байна. За Ace of Swords үзэр нь Seven of Pentacles үзэртэй хамт гарч ирсэн гэхээр ажил, карьер, сурлага хөдөлмөрийн тал дээр бол нэлийн ухаалаг, яаж хөдлөхөө мэддэг, хинтээ харьцахаа мэддэг, хэрхэн хүмүүстэй зөв ойлголцож хамтран ажиллах тал дээр бол үнэхээр авьяастай гэж харагдаж байна. 6-гийн зоос үзэртэй хамтраж тайлбарлахад бол за тэгээд та бүхний одоо байгаа нөхцөл байдал нь бол яг хөө ажил, карьер дээр илүү анхаарсан. За тэгээд өөрийнхөө боломж бололцоо илүү мэдлэг сурлага чадвар мэдлэг ажил, карьер, мөнгө санхүү дээр анхаарсан төлөв байдалтай байгаа. Гэхдээ илүү худлаа хүмүүсээс зайлсхийж сурсан байна. Илүү танд хэрэг болохгүй, танд өөрөө өгөхөө болцсон. Тэгээ таныг ардуурч муулдаг, танд ингээд хайртай, би чиний сайн найз гэж хэлж агаад ардуурч муулдаг тиймэрхүү төрлийн энергитэй зүгээр жишээ авч байгаа шүү. Тийм энергитэй хүмүүсээс бол илүү зайгаа авч сурж гин, дотоод ангаалтыг хийж гин. За 10 сэлэм гарч ирсэн баггүй юу? Тэгэхээр та бүхэн маань бол бас өнгөрсөнд бол нэлийн их шархалж исэн, зүрх сэтгэлийн хувьд бол бас нэлийн ганцаардаж хүмүүс туурдагдаж үтсэн, их шаналж үтсэн хүмүүс байна. За гэхдээ энэ бол сайн юм аа. Энэ зүйл нь таныг илүү хөгжөхөд, илүү дотоод сүнсний ангаалтыг хийхэд туслах зүйл гэсэн үг. Одоо энэ Hermit үзрийн маань шар суу байгааг харж байна уу? Hermit үзэр дээр за зөвхөн дотоод амар амгалан өөрийнхөө дуу хоолойг сонсож ихснээс гадна маш ухаалаг байгааг бол харуулж өгч байна. За хэрвээ та ямар нэгэн хүмүүсээс, хортой хүмүүсээс, toxic behaviorтэй хүмүүсээс зайгаа барьж сурсан бол энэ бол баталгаа гэсэн үг ээ. За тэгээд ерөнхийдөө болвол одоогийн таны нөхцөл байдлыг харахад бол та бол илүү мэдлэг, сурлах хөдөлмөр, за ажилдаг бол ажил, карьер, өөрийн мэдлэг, мэдээлэл гих мэдчлэн илүү махан биеийн ертөнцийн дээрээ одоо бодит амьдрал дээр илүү анхаарж байгаа гэж харагдаж байна. Гэхдээ бас нэг талаараа бас жоохон ганцаардаж байж магадгүй. Гэхдээ та худлаа хүмүүстэй цуг байснаас бараг ганцаардсан нь хамаагүй дээр гэж боддог төрлийн хүн гэж бол харагдаж байна. За тэгээ энэ нийтийн уншлага учраас заавал таарах алба байхгүй. Гэхдээ надад харагдаж байгаачлан болвол та бол одоо ангаалтыг хийж байна. Өөрийгөө
илүү сэтгэл зүйдэрээ өөрөө өөрийнхөө дуу хоолойг сонсох яг би юу хүсэж байгаа, надад юу болох байгаа, өнгөрсөнд юу болсон гэх зүйлүүд дээр анализ хийж бас магадгүй гэж харагдаж байна. За хэрвээ та бүхэн маань ангаалтаа бүрэн сайн хийгээд ажил, карьер, амьдрал өөрийнхөө махан биеийн амьдрал, сүнслэг амьдрал хоёроо зохицуулж чадах юм бол та илүү зоригтой болно гэж харагдаж байна. Emperor эзэн ан хүзэр маань өөрөө маш зоригтой одоо хамгийн том хааныг илэрхийлж байдаг хүзэр. Тэгэхээр та бүхэн маань бол илүү тайван болсон байна. Temperance үзэр дээр ч гэсэн харагдаж байгаа. За энэ Temperance үзэр дээр болохоор та бүхнийг бас илүү амар амгалан тайван болсон гэдгийг бол харуулж өгч байна. Ер нь бол ангаалт хийж байгаа гэж харагдаж байна. Бас тодорхой хэмжээнд ухамсар сүнсний сэрэлт, даалт ухамсар, энерги ба чакра гэх мэтчлэн зүйлүүдийг төлхөө судалдаг байж бас магадгүй та бүхэн маань тодорхой хэмжээний сүнслэг хүмүүс шүү. Тэгээ энэ замаараа яваад байгаарэ. Худлаа хүмүүсээс, токсик хүмүүсээс өөрийгөө хамгаалж, өөрийнхөө дуу хоолойг бусдаас хамгаалж, өөрийнхөө төлөө явж сураарэ. Угаасаа тэгж байгаа гэж харагдаж байна. За одоо болонготой та бүхэндээ хөдрөөлөд танд хайр дурлал ирж байгаа бол ямар төрлийн хайр дурлал ирж байгаа вэ гэдгийг хараад байна. За тэгээд нэгдүгээр группийн манай одоо нэгдүгээр группийнхэнд маань ирж буй хайр дурлал гэсэн сэдвэр бол нэмэлт хөзрүүд бол татсан байгаа. За би уучлаарай. Камера хөдөлгөөдөө бол би Osmo Pocket DJI-аар хийж байгаа. Тэгээд жоохон анхудаа энэ камераар бичлэг хийж байгаа болохоор бас туршлагагүй байгаа болохоор та бүхэн маань ойлгоорой. За танд бол хоёр сонголт байна. Хайр дурлал дээр нь шинэ хүн гарч ирэх үү гэвэл үнэхээр шинэ хүн бол гарч ирж байгаа харагдаж байна. За хөзрүүдийг харуулъя. За нөгөө сонголт нь бол таны X байна. Ялтчгүй. За хэрвээ та 4 аяг гарч ирсэн байхгүй юу? За 4 аяг хөзөр маань болохоор сэтгэл готрал, өнгөрсөн рүүгээ хитрхи их харах. Тэгээд ингээд ямар нэг зүйлийг алдсандаа, ямар нэгэн зүйлээс татгалцсан яриа авсандаа тэгээд ямар нэгэн зүйлийг дуусгаж чадахгүй байгаа үед гарч ирдэг хөзөр. За тэгэхээр та бүхэн маань хэрвээ өнгөрснөө л бодоод, өнгөрсөндөх гой дурсамжаал бодоод их юм бол та ялтчгүй өөртөө таныг өмнө нь шархлуулж исэн найз нөхөд ч байдаг юм уу? X ч гэдэг юм уу, тийм хүмүүсийг амьдралдаа дуудаж байгаа байхгүй юу? Тийм тарих толгой сайн ажилуулдаг. Гэхдээ илүү буруу сэргэлэн гэж манайхан ярих дуртай тийм ээ. Тийм хувиа хичээсэн. За тэгээд таныг ингээд амар сандаргаж савлагдаг. Тэгээд таныг ингээд бүр маш их хэмжээний сандрал, айц төгшөөр давтуулдаг тийм хүмүүсийг амьдралдаа дууднаа. Яг үнийг хэлэхэд бол та өнгөрсөн рүүгээ эргэж хараад хэрэггүй. Нэгэнт дууссан бол тэр зүйлийг дуусгах ёстой гэдгийг та хөзөр бол харуулж байгаамаа. За хэрвээ та бүхэн маань түрүүний энергийн шалгалтын дээр харуулж байсан шиг дотоод ангаалт хийгээд хортой токсик хүмүүсээс өөрийгөө зайгаа аваад өөрийнхөө дотоод хөгжил, сүнсний хөгжил дээр анхаарад, ажил, карьер, сүнсний хөгжил хоёроос яг тэнцүү авч яваад өөрийгөө илүү сайхан байлгах юм бол таны өмнө нь хизээж уулзж байгаагүй. За өхөл хөзөр гарч ирсэн байхгүй юу? Дээд хөзөр. За дээд хөзөр нь бол урд өмнө нь байгаагүй, өмнө нь мэддэг байгаагүй, цоо шин эхлэл, цоо шин шинэ орчин, шинэ хуудас, шинэ амьдралын хуудсыг илэрхийлж иж бас болдог. Хэдийгээр энэ хөзөр маань төгсгөл ямар нэгэн зүйлийг дуусгах, шинэ зүйлийг эхлэх, шинжлэлтийг илэрхийлдэг ч гэсэндээ за миний энерги энэ хөзрөөс мэдэрч байгаа энерги нь бол та урд өмнө нь таарж байгаагүй маш сайхан сэтгэлтэй. За яг хүн болгонд л сайхан сэтгэл тодорхой хэмжээгээр байдаг гэж та бодож иж болно. Гэхдээ маш сайхан энэрэнгүү сэтгэлтэй тийм бүсгүй эсвэл тийм залуу энэ амьдралд орж ирэх нэ. Тэгээ энэ нь бол таны өмнө нь уулзж исэн хүмүүсээс бол маш өөр. Бүр цоо шин эхлэл, цоо шин хүн байх болно гэдгийг бол хөзөр харуулж өгч байна. За тэгээд энэ бол танд бол амьдралд чинь бол цоо шин
зүйл орж ирж байгаагийн бэлэгдэл мөн бөгөөд хэрвээ та сүнсээ хөгжүүлээд өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсоод бясалгаат ч гэдэг юм уу. Заавал бясалгах хийх албагүй. Зүгээр л өөрийнхөө юу хүсэж байгаа, юунд дуртай тэр зүйлийн төлөө явах юм бол таныг бүр алмаар болмаар хайр дурлалт нь хөөх ийм хүн байдаг юм болов. Үнэхээр намайг хайрлах ийм хүн байдаг юм биш үү? Би чинь ингэж хайрлагдах эрхтэй юм биш үү? Тэгээ нөгөө ээжтэй эрхэлж байгаа хүүхчиг тийм сайхан хайр дурлалын амьдралд нь бол тийм сайхан хүн орж ирэхэд бол бэлэн байна. Тэгээ танд хоёр сонголт байгаа. Та өнгөрсөн рүүгээ хараад готраад хямраад би тэр үед тэгчих байсан, ингэчих байсан гэж өөрийгөө хараад зүгхүү эсвэл өөрийгөө уучлаад тэр хүмүүсийг уучлаад урагшаага хараад дахин төрхөө. Энэ бол таны сонголт. За тэгээд миний YouTube сувгийг дэмждэг та бүхэндээ баярлалаа. Хайртай шүү. Дараагийн уншлагаар уулзцгаая. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань уншлагатай тавтай морил. За та бүхэн маань Архангел Юрэл сахиусан тэнгэрийн мессежтэй Oracle зэрэг сонгосон байх учиртай. За та бүхэн маань бас айгүй өөрийгөө хайрлаж чаддаг хүмүүс байна. Өөрийнхөө хэн гэдгийг мэддэг эсвэл мэддэг болсон байгаа гэж харагдаж байна. Empress хатан үзэр гарч ирсэн нь та бүхэн маань өөрийнхөө үн цэнийг мэддэг, өөрийгөө ямар үнцэнтэй, ямар гоё хүн юм бэ гэдгийг мэддэг болсон гэж харагдаж байна. Хэрвээ өмнө нь тэгж мэддэггүй байсан, өмнө нь ер нь бол тэгтээ хүзэр дээр шууд хэлээд өгсөн байна л та. 10-ын саваа гарч ирж байгаа гэдэг маань та бүхэн маань тодорхой хэмжээнд ингээд хүмүүсийн төлөө хичээх ёстой. Заавал ингэж хичээж ижил ямар нэг зүйл чинь бүтдэг байхгүй юу гэж боддог байсан бол одоо илүү амар амгалан болсон байгаа харагдаж байна. Импресс үзэр бол ерөөсөө маш амар амгалан тайван болсон байгаа. Эмэгтэй хүнийг бэлэгддэг, одоо хатан хүнийг, ээж хүнийг илэрхийлдэг үзэр байхгүй юу? Тэгэхээр би таныг одоо ээж гэж байгаа юм биш шүү. За магадгүй тийм бич болно л да. Гэхдээ хүүс хамаарахгүй та бол эмэгтэйлэгийн дээр эмэгтэйлэг инэрхтэй инэрч хайрлаж чаддаг зөөлөн инэрхтэй хүн байна гэж харагдаж байна. За тэгээд энэ байдал нь би синглчүүдэд зориулсан уншлага хийж байгаа болохоор яалтчгүй lovers үзэр. Энийг бол энергийн шалгалт юм а. Та бүхэн маань ихэр дүлээ аян замд гарчээ. За Twin Flame Journey гэдэг интернетээс хайж болно. За тэгээд энэ бол мэдээж хэрэг бас нэг ойлгогдох юм байгаа. Тодорхой хэмжээнд бодтой үгүйг нь бол би бол сайн мэдэхгүй. Гэхдээ би ихэр дүлийн тийм religion шашинд бол итгэдэг. За энэ хань нэг жил үнэхээр хүнд байдаг гэж би бол боддог. Гэхдээ та бүхэн маань өөрийнхөө үн цэнийг мэдрээд өөр дээрээ хувийн хангаалтаа хийгээд яг зөв замаараа явж байгаа гэж бас Азийн үрд Wheel of Fortune хувь тавилангийн үзэр бол харуулж байгаамаа. Тийм. За жоохон тайвшраад амьсгаа бодгоё. За тэгээд та бүхэн маань өнгөрснөө ардаа үнэхээр үлдээж чадчихъя. Та бүхэн маань бас нэлийн хичээл зүтгэл өөр дээрээ гаргаж чадсан байна. Тодорхой хэмжээнд бас өөрийнхөө төлөө нэлийн хичээсэн байгаа хүн байна. За тэгээд синглчүүдтэй баяр хүргэе. Та бүхэн маань юу за энэ хайнтай уулзахад бол үнэхээр бэлэн болж ий. The Wheel of Fortune, The World өнгөрсний аль хэдийн ардаа тавьж явуулсан байгааг бол World card илэрхийлж идэг. Өнгөрсөнд маш их хичээл зүтгэл гаргасан. Ten of Wands-тай хамт тайлбарлана. За тэгээд өөрийнхөө төлөө өөрийнхөө дуу хоолой, өөрийнхөө сэтгэл зүрх гих мэтчлийн зүйлүүд дээр маш их хичээл зүтгэл үйлдэлийг авчээ. Тэгээд энэ байдал нь бол яг хувь заяаныхаа дагуу болж байгаа зүйл. Тэгээд өмнө нь та яаж шархалж исэн хамаагүй, яаж юу ч туулж үдсэн байсан хамаагүй. Одоо бол та жинхэнэ хувь заяаныхаа хань ижилтэд уулзахад бэлэн болж ий. Тэгээ bottom of the deck дээр хүртэл Two of Cups үзэр гарч ирсэн. Two of Cups lovers хүзрүүд бол цуг гарч ирэх тохиолдлууд бол маш цөөхөн байдаг. За энэ хоёр хүзэр маань бол тарот хүзэр дээрх хамгийн одоо би бол Two of Cups-ыг бол soulmate, за lovers-ыг бол Twin Flame гэж боддог. Гэхдээ энэ хоёр бол утга нь бараг ижилхэн. Тэгэхээр та бүхэн маань өөрийнхөө төлөө дахиад илүү сайхан өөрийгөө илүү амар амгалан байлгаад өөрөө дээрээ илүү анхаарснаар за энэ антайгаа уулзахад бэлэн болсон биш үү.
За тэгээ архангел Uriel үзэр маань болохоор your emotions are healing which enables you open to greater love. Окей. За ер нь бол таны ингээд сэтгэл хөдлөлчин бол таныг эмчилдэг юм аа. Тэгэхээр та бүхэн маань сэтгэл хөдлөл одоо уйлмаар байвал уйл, ууралмаар байвал уурал, инээмээр байвал инээ. Сэтгэл хөдлөлөөс айх хэрэггүй. Сэтгэл хөдлөлөө бас сайхан илэрхийлж ингэж урсгаж гаргаж байхаар таны сэтгэл зүрх эмчлэгддэг. Тэгээд илүү сайхан хайранд нээлттэй болдгиймаа гэж байна. За тэгээд архангел Uriel гэдэг сахиусан тэнгэр та бүхнийг ивэж байгаа юм байна. За энэ хүү сахиусан тэнгэрийг бас 100% бодитоор байдаг гэдээ ойлгож болохгүй. Энэ бол зүгээр танаас сахиуснуудаас your spirit guide-аас ер нь бол ингэж төлөөлүүлж байгаа үзэр. Тэгэхээр таныг бол сахиуснууд нь маш их магтжин, шагшжин. За тэгээд үргэлжлүүлээд танд ирж байгаа тэр хайр дурлалын хүн ямархан хүн байх вэ гэдгийг харж өгөхөөр шийдлээ. За тэгээд та бүхэнд ирж буй хайр дурлалын хүн за яалтчгүй таны зайн хань. Таны twin flame гэж харагдаж байна. Та бол ихэр дүлтэйгөө нийлэхэд бол маш ойрхон болсон байна. Lovers үзэр 2 удаа гарч ирсэн. Би хүзрөө хольсон. За тэгэхээр та бүхэн маань бол яалтчгүй зайн хань жил өөрийнхөө нөгөө талтайгаа өөрийнхөө сүнсний блупринт одоо төгс зайн хань төгс сандрагчтайгаа уулзахад бэлэн болжээ гэж харагдаж байна. За тэгээд энэ онцлог бол хугацаагүй таймлинс reading. Тэгэхээр та бүхэн маань бол энэ бичлэгийг бол хизээ олж үзсэн тэр цагаас л үйлчлэнэ гэсэн үг. За гой зүйлүүд байхын хэрээр бас онцгой зүйлүүд нь харагдаж байна. Ихэр дүүлийн харилцаа юм байдаг. Ер нь бол гэхдээ та хувийн зүгээс ангаалтаа сайн хийгээрэй. Энэ хүн таныг магадгүй өөртөө дурлуулчаад эхлээд таныг жоохон сойрох магадaltaй. Тэгээ маш ухаалаг тийм хүн байгаа. Гаднаасаа бол маш царайлаг өндөр туранхай хүн байх магадлал өндөртэй байна. За тэгээ энэ хүн бол таныг нэлийн сойрхны таныг бол нэлийн сандрахаар харагдаж байна. Нэлийн ганцаардуулахаар харагдаж байна. Гэхдээ ихэр дүүлийг харилцааг бол нөгөө spiritual healing сүнсний дээд түвшний сүнсний ангаалтаар ангаагаад энэ нөхцөл байдлыг засах бүрэн боломж байгаа. За тэгээд энэ бол бас тодорхой хэмжээнд нэлийн сүнслэг байж болох. Ер нь бол маш гоё хөзрүүд гарч ирсэн. Муу хөзрүүд гарч ирсэн, сайн хөзрүүд гарч ирсэн. Тэгэхээр үхэл хөзөр гарч ирсэн нь бас сонирхолтой. Тодорхой хэмжээнд бол та хоёр хоёулаа ангаалтыг бол хийсэн, хичээл зүтгэлээ гаргасан. Тэгээ ийм хүн та бүхний амьдралд орж ирнэ. За надад харагдаж байгаа дүр төрх нь гэвэл маш өндөр, гоё, гартай, гоё нүдтэй хүн байх болно. Тайван байх сонголт нь танд байна. Эсвэл Temperance 9 of Wands үзрүүдийг харуулъя. За энэ үзрүүд бол танд сонголт байгаа шүү гэдгийг бас дахин сануулж байна. Ямар сонголт вэ гэхээр та төгшүүртэй байх уу, тайван байх уу? Өөрийгөө хайрлах уу гэдгийг сонгоно. Хичнээн ихэр дүл гэдэг хүн таны амьдралд нь орж ирсэн байлаа ч гэсэн та бол өөрийнхөө ихэр дүл чинь та гэсэн үг. Тэгэхээр та өөрийгөө хэр хүндэлж байна? Өөртөөгөө хэр харьцаж байна? За яг та өөрийгөө хайрлаж чадж байгаа гэж үзэр бол харуулж исэн. Гэхдээ тодорхой хэмжээнд бас хийх ёстой хэд ангаалтууд үлдсэн байна. Хүмүүс дараараа тавиулж исэн, хүмүүст гологдохоос айсан, хүнд чирэггүй юм шиг санагддаг. Тийм төрлийн айдас шарах бол бас харагдаж байна. За тэгээд ямар нэгэн зүйлийг зөвөр үнэн шударгаар хэлсэн, хичээсэн байхад бас бурууддаг талуудын шарах байна. Энэ бодлын алдаануудыг засаж өгөөрэй, ангааж өгөөрэй. Тэгэх юм бол ихэр дүүлийн харилцаа нь яг Lovers үзэр шиг амттай байх болно. За тэгээд уншлахын таалагдсан бол баярлалаа. Баяртай. Групп номер 3 уншлагатай давтаа морил
За та бүхэн маань patience хэмээх oracle өдрийг сонгожээ. За та бүхний энергийн шалгалт дээр болохоор Five of Wands гарч ирсэн сонирхолтой. Та бүхэн маань хин нэгэнтэй муудсан байх магадaltaй. За энэ дээр бол надад шууд ажлын орчин гэж харагдаж байна. За хэрвээ энэ мэдээллүүд таарахгүй бол энэ онцлог таны онцлог биш л гэсэн үг. Та миний босод бичлэгүүдийг болон босод хүмүүсийн тарот мэргүүдийг бас үзэж болно. Ялтчгүй ажлын орчин дээр хүн амьтантай муудах, эсвэл анги хамт олонныхоо хүмүүстэй муудах, бүлэг хүмүүст ямар нэгэн сургалт зохион байгуулдаг ч юм уу, тийм олон хүн бийдэг цуглаан ч юм уу тийм хүмүүстэй муудсан. За тэгээд тэр хүмүүс танд маш их төвөг удаж байгаа, таныг бүр маш сэтгэл санаагаар ядраасан байгаа гэж харагдаж байна. За заавал олон хүмүүс байх албагүй. Хэрвээ та хостой за синглжүүд зориулсан уншлага л та. Гэхдээ хос ч юм уу, найз ч юм уу, ямар нэг хүнтэй муудсан тийм та өгөөдөл идэг, болгоод л идэг. Тэгэхэд ингээд юугаач уудлахгүй ингээл өөрийнхөө бүх зүйлийг хомчаал байж идэг. Танаас авах сонирхолтой тийм хүмүүсээс олж хэрэлдэж муудсан талууд бас харагдаж байна. Өөртөө жоохон амралт өгөхийг бол үзэр зөөлж байна. За тэгээд энергийн шалгалт хэсэг нь бол танд таарж байгаа үгүй бол мэдэхгүй байна. Хэрвээ таарахгүй бол бити үзээрэй гэж зөвлөе. Би бол тийм эксперт хүн бол биш байгаа. Зүгээр би бол бас baby witch гэж явна. Baby witch гэдэг нь болохоор бяцхан шулам гэх юм уу? Ер нь бол сурж байгаа сүнслэг зүйлүүдийг ер нь суралцаал явж байгаа. Би бас та нартай адилхан хүн байгаа. За тэгээд хөзрүүд бол угаасаа хэлж өгч байна. Танаас та бол маш их сэтгэл зүрхээ зарцуулдаг нэг тийм хүн юм уу, ажил байна. За тэгээд энд байдаг хүмүүс нь болохоор таны хичээл зүтгэлийг үнэлдэггүй. Танаас зөвхөн авах сонирхолтой. Тэгээд таныг л буруутгадаг, таниулж хичэлдэг тийм хүмүүс бол байна шүү. Тэгэхээр төрдөө бас энэ асуудлаас зайлсхийгээд илүү өөрийгөө амраагаад ер нь унтаж амрах бол маш сайн гэж бол харагдаж байна. За тэгээд та бүхний хайр дурлалын амьдралд нь юу ирж байгааг харъя. За бичлэгээ үргэлжлүүлээд үзээрэй. За групп 3-ын хайр дурлалд нь бол яалтчгүй хүн ирж байна. Knight of Cups. Танд бол зүрх сэтгэлээрээ одоо нөгөө сайхан сэтгэлээрээ л гэдэг нь шүү дээ. Тийм хүн бол амьдралд нь орж ирж байгаа харагдаж байна. За тэгээд энэ хизээвэ гэдгийг нь бол хүзээр харуулж өгөхгүй наа. Гэхдээ энэ тодорхой хэмжээнд ямар нэг зүйлийг дуусгах, ямар нэг зүйлийг шинээр эхлүүлэх, ер нь хуучны биш ямар нэгэн шин зүйлийг эхлүүлсэн тэр цагт таны амьдралд шинэ хайр дурлалын хүн орж ирэх магадлал өндөртэй байгааг бол Knight of Cups харуулж байна. За тэгээ энэ харилцаа бол тодорхой хэмжээнд таны хайр дурлалын амьдралд гарч ирж байгаа хүн танаас насаар арай дүү хүн байх магадлал бол өндөртэй байна. За насаар биш юм а гэхэд илүү зөөлөн, илүү тийм хүүхдэрээ тийм энергтэй юм байна л гэсэн үг. За тэгээд маш тусч, өглөгч, тодорхой хэмжээнд celebrity хүн байж магадгүй. Group number 3-ын хайр дурлалын амьдралд нь орж ирэх боломжит хүн тодорхой хэмжээний celebrity тийм олон дунд алдартай ч гэдэг юм уу, магадгүй урлагийн ч гэдэг юм уу, тийм төрлийн хүн байж магадгүй. Авьяастай. Ямар ч байсан маш олон төрлийн авьяастай тийм хүн таны хайр дурлалын амьдралд нь бол орж ирнэ. За тэгээд мэдээж хэрэг зүгээр хаалгач нь тогшоод ороод ирэх бол угаасаа тийм зүйл бол ер нь бараг боломжгүй хаа. Тэгэхээр та бүхэн ямар ч хэсэн өөрийнхөө комфорт зоноос гараад өөрийнхөө адал явдлыг шинээр эхлүүлээд өөрийнхөө шинэ дуртай зүйлүүдийг олж мэдээд түүнийхээ төлөө хичээгээд за магадгүй ямар нэгэн дугуулan секц эсвэл одоо ямар нэгэн зүйлд шин зүйлд өөрийнхөө хүчийг сорьсноор шинэ аялыг эхлүүлснээр таны хайр дурлалын амьдралд нь тодорхой хэмжээнд алдартай тэгсэрнээсээ хүүхдэрээ нэг тийм зөөлхөн сэтгэлтэй тийм хүн амьдралд нь орж ирнэ. За Two of Pentacles. За та хоёрын энергийн өгөө авааны хэлбэлзэл бол маш гоё тэнцүү байна. За энэ нь бол юу гэж байгаа юм бэ гэхээр та тэр хүнд сэтгэл зарцуулаад тэр хүн танд сэтгэл зарцуулдаггүй биш.
эсэргээрээ та тэр хүн сэтгэлээ зарцуулаад тэр хүн бас танд яг ижилхэн таны гаргаж байгаа шиг сэтгэлийг танд гаргаж чадах тийм харилцаа, тийм хүн орж ирнэ. Тийм үнэхээр гинэн зайлгын тийм хүн амьдралд нь бол орж ирэхээр байна. Тэгээ энэ харилцаа бол таны хүссэн хүлээсэн бүх зүйл чинь бол баг мөн байхаар харагдаж байна. Nine of Cups үзэр бол маш сайнны тохио. Энэ бол хүссэн болгоно биелсэн байгаа үзэр баггүй юу? Тийм нэмэхдээ бүх зүйлийг биелүүлчихэд өөрийнхөө Ace of Cups-ыг хүлээгээ сууж байгаа тийм үзэр. Тэгэхээр таны тэр Ace of Cups ч магадгүй энэ Knight of Cups үзэр гэж бас болно тий. Тэгэхээр тодорхой хэмжээнд бол өөр өгөөжтэй ер нь бол айгуу тийм анхны хайрын мэдрэмжийг надад төрүүлж байна. Гэхдээ би таныг анхны хайртайгаа учрна гэж байгаа юм биш. Магадгүй учирсан бах. Гэхдээ энэ бол та өөрийгөө илүү сайн хөгжүүлсний дараагаар амьдралд нь орж ирэх төрлийн хүн гэж харагдаж байна. За би жоохон хурдан яриад байгааг жоохон ойлгоорой. Анхудаа Cosmobook-төр бичлэг хийж байгаа болохоор бас яаж ашиглахаа мэдэхгүй байна. Тэгээд Quick Tarot түргэн уншлага гэж нэрлээд юм бичлэгийг ер нь оруулаад эдитлээд үзье гэж бодож байна. За тэгээд The Moon сарны үзэр, нарны үзэр хоёулаа цог гарч ирсэн. За тэгээ хоёулаа 18, 19-ийн тоотой. За энэ тоонууд нь танд айгүй чухал гэж бас магадгүй. За та бүхэн маань бас наранд айгүй дуртай, саранд айгүй дуртай, нар сар од гариг ирэхээс айгүй дуртай хүмүүс гэж бас магадгүй. За энэ харилцаа бол маш эерэг өөдрөг тал бас байна. Маш нууцлаг, сүнслэг нууц далдчин байна. Тэгтээ ер нь бол yin yang энерги бол мэдрэгдэж л да нар сар. Тэгэхээр нэг зүйл ингээд бүхэл болцсон юм шиг надад бас мэдрэмж төрж байна. За яг хуу сарны үзэр бол жоохон сөрөг утгатай үзэр байдаг. Нарны үзэр ч гэсэндээ бол хамгийн эерэг утгатай үзэр байдаг. Тэгэхээр ер нь бол yin yang нийлж байгаа юм шиг санагдаж байна. Тэгэхээр хайр дурлал нь бол шинэ эхлэлийг эхлүүлснээр бол таны амьдралд бол маш сайхан нэгнийхээ дутууг нөхөх тийм сайхан хайр дурлал харилцаа орж ирж байна. За тэгээд та өөрийгөө ирвэс гэдгийг мэддэг үежиж битгий муур шиг жүжиглээрээ гэдэг зөвлөгөө орж ирж байна. Та өөрийгөө ийм хар ирвэс маш хүчтэй амтан гэдгийг мэдчихэж зөвхөн нэг жижигхэн бяцхан муур шиг байж болохгүй гэдгийг бас хүзэр харуулж байна. За баярлалаа.